Ардчилсан залуучуудын холбооноос нийгэм тулгамдсан асуудлууд болох Эрдэнэтийн 51%, 49% талбартай асуудлууд, 60 тэрбум, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Шанхай хамтын ажиллагааны байгууллагатай холбоотой асуудал дээр байр сууриа илэрхийллээ. 2016 оноос эхлэлтэй 60 тэрбумын асуудалтай эвлэргүй гэдэг хатуу байр сууриа тухайн үед ардчилсан залуучууд илэрхийлжсэн бөгөөд одоо ч байр суурин дээр хатуу зогсно гэдгийг хэлсэн юм а. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 120 орчим тэрбум төгрөгийг Монгол Ардын намын эрх баригч дарга нар ойр тойрныхоо хүмүүст өгч жирийн иргэдийн боломжийг булаасан гэмт хэргийг жидүүчин гишүүдийн эрхийг түдгэлзүүлж шалгуулахыг сөрөг хүчний залуус ерөнхий сайдаас шаардлаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас ерөнхий сайд тэргүүтээ нэр бүхий 7 сайд 20 гаруй гишүүд зээл авсан байдаг юм а. За өнгөрсөн хэдэн саруудын хугацаанд бол Монгол Ардын нам дотор бол 60 тэрбумын эсрэг ийм том өрнөн явсан. Энийг бол бид зарчмын хувьд бол дэмжиж байсан. Тухайн үедээ ч гэсэн энэ талаар байр суурь илэрхийлж байсан. Нөгөө талд нь жидүү гэж байгаа. Та бүхэн мэдж байгаа 20 гаруй одоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан болон бусад одоо 20 гаруй ийм одоо сан байж байгаа. За энэ сангийн 130 тэрбум төгрөгийн 120 тэрбум төгрөгийг нь буюу 60 тэрбумыг үржих нь хоёртой нийлбэртэй тэнцвэхэд 120 тэрбум орчим төгрөгийг Ардын намын өнөөгийн эрх баригч энэ дарга нар бол ойр тойрныхоо хүмүүст авч өгсөн байна. За мэдээлэлд ойрхон байгаа, эрх мэдэлд ойрхон байгаа, бодлого боловсруулах шийдвэр гаргах төвшөнд ойрхон нөлөөтэй байгаа хүмүүс жирийн иргэдийн авч чаддаггүй энэ зээлийг өөрсдийнхөө нөлөөллөөр зарим нь ямар ч барьцаагүйгээр авсныг бид эрс буруушаасан. Энд бол Монгол Улсын ерөнхий сайд Ардын намын даргын ойрын төрөл холбоотой хүнээс нэгсүүлээд нэр бүхий за 6-7 сайд нийтдээ 20 гаруй улсын их хурлын гишүүд оролцсон ийм асар ноцтой гэмт хэрэг болсон. Түүнчлэн Эрдэнэтийн 51% асуудлыг дахин шалгах хэрэгтэй гэлээ. Эрдэнэтийн 51%-ийг стандарт банкнд тавьснаас болж өдөрт 100 сая төгрөгийг зөвхөн хүн төлж байгаа. Тиймээс Эрдэнэтийн 49-51 гэд хоёуланг нь шалгах шаардлагатай гэсэн байр суурийг ардчилсан залуучууд илэрхийллээ. Тэм учраас хууль ёсыг тогтоохын тулд 51%-ийг маш сайн шалгах ёстой. Улсад учруулж байгаа хохирлыг нь бас шалгах ёстой. Тухайн үед гарын үсэг зурсан зураг гэдэг асуудал дээр Монголын төр хууль шүүхээр яг эцсийн байр сууриа гаргах ёстой гэсэн бид ийм зарчмын бодолтой байгаа. За хоёрдугаарт нь 49%-тай холбоотой асуудал сүүлийн үед дөөлөнд эгдэж байгаа. За энэ бол яг л 51%-тайгаа адилхан бас улс төрийн ийм хэрэг болж хувирч байгаа. За миний гар дээр бол Монгол Улсын засгийн газрын одоо тухайн үед нууцлсан одоо ил болсон энэ тогтоолууд байж байгаа. За энэ тогтоолуудыг уншихлаар бол ямар асуудал харагдаж байна вэ гэхлээр тухайн үед ер нь бол Монголын төр асар мэдээлэл муутай байсан байна. Хувийн компани Оросын Ростехтэй ярьж байгаад зөвхөн тухайн компанид энэ 49%-ийг өмчлүүлэх гэсэн ийм одоо заалттайгаар гэрээ байгуулсан. Тухайн үеийн засгийн газрын протоколыг харж байхад бол үүнийг олон улсын гэрээ учраас үндсэн хуулиас илүү одоо дагаж мөрдөх ёстой гэдэг энэ зарчим авсан байгаа. Тэгэхээр Орос Монголын хоорондын хилцээ нь өөрөө олон улсын гэрээ хилцээр мөн үгүй юу гэдэг асуудал байгаа. Энэ дээр Ардчилсан намын залуучууд ямар байр суурьтай байгаа юм бэ гэхлээр Монголын төр яагаад давуу эрхээсээ татгалцсан бэ гэдгийг бид шалгах ёстой гэж үзэж байгаа. Мөн өчигдөр Ардчилсан намын зарим залуус мэдээлэл хийсэнтэй холбоотойгоор дээрх асуудалд ардчилсан залуучуудын холбооноос байр сууриа илэрхийллээ. Шинжлэлийн хөтөлбөөнөөс ардчилсан намын удирдлагуудын талаар шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж, ардчилсан нам мананг хамгаалж байна гэсэн мэдээллийг өгсөн. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хүндэтгэж байгаа ч шинжлэлийн төлөө явж байгаа намаа бүхэлд нь харлуулж болохгүй гэдгийг ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Эрдэнэлд онцолж байсан юм а. Сөрөг хүчин байхгүй болж эрх баригчдын дуу хоолойг үг дуугүй хүлээн зөвшөөрдөг, аялдан дагалддаг манангийн систем 2004 онд анх байгуулагдсныг бид мэднэ. Дараа нь 2008 онд манангийн 2 дахь хуулиар байгуулагдсан. Ардчилсан намын дарга нь 5 хүний Эрдэнэт аймнаас ирсний дараагаар тэргүүн шадар сайдаар очиж 5 сайдын суудал авчих үед манан жинхэнэ утгаараа бэхжсэн. 2004 оны манангаас ерөнхий сайд төрж ирсэн. 2008 онд бол Ардчилсан намаас хууль шадар сайд ингээ баяр ерөнхий сайдаар адилж ирсэн. Тэгэхээр бид нэг зүйлийг ойлгох ёстой. Манан гэдэг зүйл гэв гинт байгуулагдаагүй юм аа. Манан гэдэг зүйл урт хугацаанд хоёр намын эрх ашгаар сүлбэлдсэн хүмүүсийн харилцаан дээр бий болсон юм аа. Өнөөдөр Ардчилсан намын залуучууд манангийн аливаа нэгэн харилцааг залгамжилж авахыг хүсэхгүй байна. Мөн үүнээс нь болж хин нэгнийг хамгаалж хин нэгнийг буруутгахдаа улс төрийн явц зүйн ашиг сонирхолд хөтлөгдөхгүй байхыг бид бас эрмэлзэж байна.